За, сайн байцгаана уу? За, бэлгэний за, бэлгийн зориулсан амьсгалын туршил руу орох гэж байна. За, өөртөө тухтай орчин бүрдүүлээрэй. Хэн нэгэн танд гинт зочоогоо цаад болохооргүй. За, тийм орчныг өөртөө бүрдүүлээрэй. Сууж болно, хэвтэж болно. За, өөртөө эвтэйхэн позыг аваад өөртөө эвтэйхэн суух болсон. Амьсгал аваад хэрэгцээд хугацаагаар нь өөртөө цаг хугацаа. Массаж хийж байгаа мэт. Тэгс суулаа. Ертөөсөө ярах шаардлагагүй. Тухтай таатай орчноо бүрдүүлсэн учраас чөмхөн хөлийнхөө нумыг суллаа. Хөлийн нумыг бүрэн суллаа. Өөрийнхөө биеийг суллах явцад таны анхаарал аль нэг орон зай цаг хугацаа руу шилжих юм бол буцаагаад сулж байгаа бай руугаа чиглүүлнэ. Хөлийн өсгийн дээр анхаарлаа хандуулъя. Хөлийн өсгийн арьснаас ахуулаад дотор байгаа бүтээц эдүүд рүү ясруу өөрийн анхаарлыг гүйлгэж сууллаа. Ярах шаардлагагүй. Бие бүхэлдэн суулъя. Жонхон хөлийн 100 заагаас суллаа. Хөлийн тулгуур эртэнд байх нэг том шүрмсний нэг хөлийн 100 зайг өөрөө мэдрээд өөрөө зөөлөж суллаа. Өөрийн биеийн эдисийг сулж байх явцад
Хэрвээ таны анхаарал аль нэг орон зай, цаг хугацаа хэн нэгэн хүн рүү шилжих юм бол тухайн эд эрхтэн сулрахгүйгээр өнгөрсөн байх болтол та буцаад хаана юуг сулж байгаа дээрээ анхаарал хандуулъя. Ярахгүйгээр сулнаа. Бүхэлдэн сулнаа. Жонхон хөлийнхөө шилбэний яс руу анхаарлаа чиглүүлье. За доороос нь дээшээ. Өөрөө эхлээд мэдрээ, дараа нь сулъя. Ярахгүйгээр хөлийн шилбэнийхээ булчинд өөрөө мэдрээ суулъя. За энд элэг цусны өөрний маш олон эрчмийн суугад байдаг учраас анхааралтай мэдрэмжтэйгээр ярахгүйгээр суулъя. Амьсгал аваа гаргахдаа анхаарлыг өвдөг рүү шилжүүлнэ. За өвдгөр суллаа. Өөрийн чадах хэмжээгээр суллаа. Эхлээд заавал мэдрээрээ дараа нь сулж амраах. Жонхон анхаарлыг өөрийнхөө чөмөр рүү шилжүүлнэ. Таны махан биеийн бүх эрхтэн таныг ундаж байхад ч ажиллана. Таныг сэрүүн байхад ч ажиллана. Одоо энэ хугацааг ашиглаад ухамсартайгаар сулж өгье. Төмгөө мэдрээд тэн дотор өрнөж байгаа хөдөлгөөнийг танаад бодлоо. Яраарай. Энэ бие суллна гэдэг бол амьдрах хугацаанд бид нарын тийм их олон удаа хийж үзээгүй зүйлүүд энийг байдаг учраас амаргүй байж болно. Бид нэр ашиглахаа мэддэг, амраахаа сандаггүй. Амьсгал аваа гарахдаа энэ биеинд байх хамгийн том булчин гуйг сул. Ярах шаардлагагүй.
гоёыг дахин тань цуг. Өөрөө мэдрээд суллаа. Хэрэгтэй гэвэл тэнд амьсгал авч өгөөд гаргая. Болъё. Хөлний үзүүрээс гоё хүртэл өөрийн хоёр хөлийг дахин нэг суллаа. Бүхэлд нь анхаарал хөлн дээр хэвээрээ. Хөлөө сулсан бол цаашлаад нуруу руугаа шилжээ. Ууцсан дээр анхаарал хандуулаад тэнд байгаа бүх шөрмсийг, бүх зөөлөн эдүүдийг өөрөө мэдрээд чадах хэмээн суллаа. Ууцыг сулуулахын тулд таны анхаарал тэнд хамгийн их хэрэгтэйг битгий мартаарай. Амьсгалаа гаргах тоолонд ууц тань суларч байгааг өөрөө мэдрээрэй. Дараагийн амьсгалыг гаргахдаа нурууны нугалмуудыг доороос нь дээшээ нэг бүрчлэн цаг гаргаад суллаа. Энэ махан биеийг тань тэгш босоо хэмд авч явахын тулд ачааллыг хуваан үрсэн нугалмуудаа сулгая. Нэг бүрчлэн өөрөө мэдэрч суллахыг хичээгээрэй. Та өөртөө анхааралтай хандаарай. Өөртөө мөн зөөлөн хандаарай. Амьдралын дундуур орж ирэх туулал болгон, бэрхшээл болгон танд тодорхой хэмжээний хатуурлыг, тодорхой хэмжээний чангарлыг үлдээсэн байдаг. За түүнийг өөрөө зөөлөж сулнаа. Нурууны нугалмуудын дагуу түүнийг хамгаалан байрлсан булчингууд зөөлөн эдүүдийг хамттан суллаа. Даалга, мөр, хоёр гараа ээлжил суллаа. Анхаарлаа тэдгээр эрхтнүүд дээр байрлуулахаа бас битгий мартаарай. Нямбай гихчин нэг бүрчлэн суллая. Аажимхан анхаарлаа биеийн урт тал руу шилжүүлээд хөвлийгээ суллаа. Та түүний цаана байгаа бүр давсаг мөрчгөн эрхтнүүд гэдэс ходоод элэг цус нойрголж харахыг суллаа. Өдөр тутам махан биеийн бүх үйл ажиллагааг хамаарч, шүүж, цэвэрлэж, шингээж, задалж, түгээж оршдог, боловсруулж өгдөг эрхтнүүдээс бол
Та хэрэгтэй гэж үзвэл нэмэлт амьсгал аваад гаргахдаа хэвлийгээ дахин сулуулж амраа. Аажмаар цээж руугаа анхаарлаа хандуулъя. Бүх мэдрэмж, бүх анхаарал бүгд цээжин дээр. Энэ цээжний хүндэд байгаа амьсгалын замын эрхтнүүдэд өөрөө мэдрээд суулъя. Амьсгалах тутам улам илүү тэнийж, улам илүү зөөлрч, улам илүү тайвширч нөхөн төлж байгаа эдэрхтнүүдээ мэдрээрэй. Шилэн хүзүү дагзаа суллаа. Хоёр чамар хаан дээрээ анхаарлаа хандуулад энд байгаа татагч булчингуудыг мөн суллаа. Нүүрнийхаа булчингуудыг нэг нэгээр нь суллаа. Дуух, хаацар, эрүү, хүзүү. Хоёр шүднийхээ хооронд бахан заавад хилээ тагнаанд нагаад хэлний үгийг суллаа. Нүд нь аниатай хэвээрээ харцаа хоёр хүнсний гол руу чиглүүлээд нүднийхээ үгийг суллаа. Одоо зөвхөн амьсгал авч гаргах тоолондоо бие суллана. Бүхэлд нь хаан байгаа вэ гэдгээс үл хамааран биеийг бүхэлд нь сулж амраа. Энэ биеийг бүхэлд нь суллаа. Таны биеийн аль нэг газар, аль нэг цэг дээр чангарсан мэт санагдах юм бол анхаарлаа тийш нь гүйлгээд тэр газрыг мөн суллаа. Өнөөдрийн гол зорилго зөвхөн биеийг суллах. Сулж гэмээн дараагийн үе хаалга нэгдэх болно. Энэ биеийг бүхэлд нь суллаа. Энэ биеийг суллах нь хамгийн сайн чаддаг дадал болох хүртэл нь таасралтгүй суллаа. Таны биеийн аль нэг газар чангарал хатуурал байгааг нь та анзаарсан бол тэр газар анхаарлаа мөн гүйлгээд дахин сулж байна. Энэ биеийг тайвширтлна. Энэ биеийг зөөлртлна. Энэ биеийг уярталн суллаа. Энэ биеийг мөн тайвширтлан суллаа. Таны гол зорилго зөвхөн суллах. Өөрийнхөө биеийг бүрэн сулсан гэж үзэх үедээ ямар мэдрэмж мэдрэгдэж байгааг цөөхөн хором ажиглаад дахин суллах төлөв дээрээ тавиар.
Өдрөөс өдөрт суллах тоолонд олон давхаргын булчин шүрмэс эдүүд хамрагдаж таны бие улам гүн түвшинд тайвшрал сулралыг мэдрэх болно. Хаа хэрэгтэй гэж үзэх юм бол анхаарлаа хүссэн газар руугаа явуулаад чангарсан, хатуурсан эд эрхтнүүдийг дахин нэг сулдаж туслаарай. Энэ бид хэрэгтэй хэмжээгээр тайвширлыг, сулралыг, уярлыг дүүртлэн зөөллөө. Би хангалттай сулж чадсан гэсэн үедээ жамхан үл гарынхан зүрийг бага багаар хөдөлгөөд өөрийнхөө биед өнөөдөр таны удирдлага командыг дагаж амрааж чадсан эд эрхтнүүдэд талархаад даасгаж байгаад нүдэ нээж болно. Баярлалаа.